Сайхан наадцгаав монголчуудаа. За үргэлжлүүлээд дахиад сайхан наадах гэж байна уу? За аймгийн наадам, сумын наадам гэх дахиад зөндөө үргэлжлэдэг штэ тийм ээ. Энэ зунжанга, намаржанга, найр наадам үргэлжилдэг. Тэгэхээр зэрэг энэ зуны сайхан дэлгэр цагт тохиодог үнэхээр сайхан баяр байдгаа. Миний хувьд бол хамгийн сайхан баяр бол наадам гэж боддог. Дэлхийн номер 1 баяр фестивал юу вэ гэх юм бол Монгол үндэсний баяр наадмын баяр гэж би бол хэлнэ. Үүнтэй та бүхэн бүгдээрээ санал нийлж байгаа баха. Тэгэхээр зэрэг бид нэр монголчууд бидний хувьд бол маш их ач холбогдолтой, маш их тийм үн цэнтэй олон тийм ээ үйл явдлууд давхцсан байдаг, тийм ээ. Тулгар төрийн их Монгол улс байгуулагдсны за тэгээд үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний гэж тийм ээ энэ бүх одоо үйл явдлууд нэгэн зэрэг давхцдаг учраас бидний хувьд бол асар тийм ээ ач холбогдолтой өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлдэг үнэхээр сайхан баяр бидний одоо тийм ээ уламжлалаараа өс соёлоороо бахархдаг за тэгээд Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг за ийм сайхан баяр байдгаа. Хэдийгээр гадаад улсад суугаа монголчууд маань тийм ээ Монголдоо байж хамтдаа ингэж наадам үзэж наадамлаж чадахгүй байгаа ч гэсэндээ зүр сэтгэлээрээ хамт байдгаа. Тэгээд та бүхнийхээ тийм ээ тэр энергийг баяр баясгалан ингэж мэдэрч байдгаа. Тэгэхээр зэргийн жилийн хувьд бол үнэхээр сайхан баяр наадам болж өнгөрлөө гэж бодож байна. За тэгээд энэ жилийн хувьд болохоор зэрэг их Монгол улс байгуулагдсны 820 жилийн ой болж байна. За тэгээд Орхон баяр тийм ээ авраг боллоо. 28 настай авраг боллоо. За 28 гэдэг тоог нь би бас их бэлгшээж байгаа. Энэ яагаад гэвэл миний хувьд бол их ач холбогдолтой тоо байхгүй юу? Тийм маш очир утгатай тоо байдаг учраас ийм 28 настай аврагтай болсонд бол их баяртай байгаа, бэлгшээж байгаа. За тэгээд дээрэс нь тийм ээ адууны өдөр сайн зохион байгуулагдлаа шүү дээ тийм ээ. За тэр ер нь болвол энэ жилийн хувьд 2026 он тэгээд энэ гал морин жилийн хувьд бол маш онцгой жил гарч ийн л да. Тэгэхээр энэ морь жил бол ерөнхийдөө маш олон тийм алдартай суутай хүмүүс төрсөн байдаг. Дээрээс нь олон онцгой үйл явдлууд тохиолддог ийм жил байдаг. Тэгэхээр зэрэг энэ дорны зурхаа ёсоор бол энэ дорны зурхааг даахдаг энэ Хятад орн, Тайвань орн бол энэ морь жилийг ихээр бэлгшээдэг. Тэгээ энэ жилд хүүхдүүд маш их төрүүлэхийг хүсдэг юм байна л да. За тэгээ луу жил тийм ээ. Луу жил, морь жил ер нь хүүхдүүдэд маш их төрүүлэхийг хүсдэг юм байлээ. Тэгэхээр зэрэг энэ жилийн хувьд бол маш их төрөлхтэй байгаа. Энэ Хятад, Тайвань орнуудаар. За тэгээд энэ жилийн хувьд болохоор зэрэг маш сайхан үйл явдлууд болж өнгөрч байна тийм ээ. За сая адууны өдрийг Монгол улсаас санаачлаад дэлхийн адууны өдөр гэж болгон батлуулаад энэ жил одоо анх удаага тэмдэглэлээ. За маш сайхан сүртэй болж өнгөрлөө тийм ээ. Нэг төм гаруй морьд цугалж жагсаал хийсэн байна штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр ямар сайхан сүрлэг, ямар сайхан агуу харагддаг юм бэ. За монголчууд маань бас нэгтгэхээрээ ямар хүчтэй юм бэ, ямар сайхан нэгдэж чаддаг арт түмэн юм бэ гэдэг бол эндээс бол харагдж байсан. За тэгээд үнэхээр их омогч байна, бахархаж байна. За тэгээд дээрэс нь энэ гал морин жилийн хувьд тийм ээ 2026 оны хувьд өөр ямар онцлог үйл явдлууд болж байна, болох гэж байна. Та бүхэн бас энэ комент дээр хуваалцаарай гэж хүсэж байна. За миний сонссноор болвол энэ жил тийм ээ цөлжилтийн эсрэг дуу хоолой COP17 дугаар баг хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа юм байна лээ. За саяхан бас энэ Өмнө Говь аймагт одоо тэр үйл явдлыг тохиолдуулаад гүйлтийн тэмцээн зохион байгуулагдчихсан тийм ээ. Цөлжилтийн эсрэг. За тэгээд тэнд нь манай дэлхийн гүйлтийн авраг тийм ээ Монголын гүйлтийн тамирчин Буд Жаргал очоод оролцоод төрүүлээд ирсэн байсан. За тэгээд эх сар 8 сарын 18-наас 8 сарын 17-ноос 8 сарын 28-ны хүртэл тэр үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна лээ. За энэ бол бас тэмдэглүүлжтэй нэг онцгой үйл явдал юм аа. За тэгээд бас дээрээс нь дахин нэг онцлог үйл явдал гэх юм бол Тайвань улсад их хааны маань иш хөргийг ингэж их хуваар нь хадгалж байгаа гэдэг та нар мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хөргийг 20 жилийн дараа дахин олон нийтэд дэлгэж байгаа энэ одоо нээлт үйл ажиллагаа сайхан боллоо. За тэгээд дахиад 2 сарын турш энэ үргэлжлэнэ. За тэгээд буцаагаад далт хийгээд хураадаг ийм одоо гормын стандартын дагуу тэр их хааны иш хөргийг маань маш их нандинаж хадгалж ингэж хамгаалдаг юм байна лээ. За тэгэхээр зэрэг энэ хугацаанд та бүхэн маань амжаад Тайвань улсад хүрэлцэн ирээд тийм ээ үзэж хараад аялж зугаалаа. За тэгээд хамгийн чухал нь их хааныхаа иш хөргийг үзэж сонирхоорой. За тэгэхээр зэрэг энэ сайхан түүхэн үйл явдал одоо тэг нээлттэй үйл ажиллагаанд Монголоос одоо
хүмүүс ирж тийм ээ зорж ирээд ингээд иш үргийг үзсэн байж байгаа. За 50 насад суугаа монголчууд маань ирсэн. За дээрэс нь гадны хүндтэй зочид бас ингэж урагтан ирж нээлтийн үйл ажиллагаанд одоо монголчуудын үзүүлсэн тоглолт үзүүлбэрийг бас үзэж сонирхсан байгаа. Монголчууд гэж ямар сайхан уламжлалтай, ямар сайхан урлаг соёлтой тийм ээ. Тэр сайхан дуу, хуур, морин хуур, хөөми тийм ээ. Үнэхээр гайхалтай байсан. За тэгээд тэрийг бол үзэж суухад бол мэдээж эрэг маш сайхан сэтгэл догдолж, омогшиж тийм ээ. Маш сайхан санагдчих байсан. За тэгээд гэх мэтчлэн их сайхан үйл явдлууд болж өнгөрч байна. За ерөнхийдөө бол энэ гал морин жилд ерөнхийдөө альва зүйлсийг өөрөөр хийж үзэх тийм одоо жил юм гин л дээ. За байнга хийж ирсэн тогтсон хэв маягаасаа огт өөрөөр тийм ээ хийж үзэх. За миний хувьд ч гэсэндээ энэ жил бол нэлээд хэдэн зүйлсийг тийм ээ өөрөөр хийж үзсэн байгаа. Мэдээж хэрэг тэр ерөнхий чиг баримжаа, ноён нуруу үнэт зүйл гэж байдаг тийм ээ. Тэрийг мэдээж хэрэг алдахгүй. Гэхдээ байнга хөвшиж ирсэн, хийж ирсэн зүйлээсээ бүгдийг ингээд өөрөөр илүү зориг гаргаж гэх юм уу? Зориглож ингэж хийж үзэх ийм жил байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ зориг гаргах хэрэгтэй зүйл тэрэ зориг гаргаарай. Бас юмыг бас ингээд илүү өөрөөр хийж үзээрэй тийм ээ. Гэж бас хүсмээр байна. За үнэхээр бас амьдрал чинь тодорхой өөрчлөлт тийм ээ гарч ирж болно. Магадгүй та хүссэн мөрөөдсөн амьдралаа бүтээчих болно. Тэгэхээр зэрэг өөрөөр хийж үзээрэй. Зориг гаргаарай. Зориг гаргах шаардлагатай. Мэдээж хэрэг тэнэг зориг бол биш шүү дээ тийм ээ. Мэдээж хэрэг ухаантай зориг байх хэрэгтэй. За тэгээд гаргах ёстой. Гаргавал зохих тийм зоригийг өөрөөсөө гаргаад үзээрэй. Энэ жилийн хувьд бол үнэхээр чиний хувьд магадгүй, таны хувьд магадгүй онцгой амьдралын тань онцгой одоо нэг жил болж өнгөрөх болов уу гэж бодож байна. За тэгээд монголчууд маань нэг найртай байгаарай. Сая бол дэлхийн адууны өдрөөр бид нар ямар их хүчрэхийг эвлэлдэж чадвал ямар хүчтэй ард түмэн бэ гэдгийг бол харуулж чадсан. За тэгээд тэрэн шиг одоо бидний одоо эвлэлдэн нэгдэх цаг нь болж дэлхийг дахин байлдан дагуулах цаг нь ирсэн болов уу гэж бодож байна. За мэдээж хэрэг одоо болвол дайн тийм ээ байлдаанаар байлдан дагуулах цаг үе өнгөрсөн. Бид нар одоо бол ив нэгтлэрээ, оюун санаагаараа тийм ээ тийм бусад өөр зүйлээрээ ингэж дэлхийн ертөнцийг байлдан дагуулах цаг нь одоо монголчуудын цаг нь дахин ирсэн болоо гэдэг тийм сэтгэл төрсөн. Тэгэхээр зэрэг бид нар бол эвлэлдэж чаддаг, хүчээ нэгтгэж чаддаг ард түмэн хизээж дийлдэшгүй тийм ээ цөөх хүлээ мөртлөө дийлдэшгүй хүчрэхэг ийм ард түмэн. Тэгэхээр зэрэг дэлхийгээ дахин байлдан дагуулцгаа оюун санаагаараа ив нэгтлэрээ тийм ээ. За тэгээд энэ зүйлсийг эдгээр зүйлсийг хэлхийг хүслээ. За тэгээд та бүхэн ч гэсэндээ өөрсдийнхөө бодсон сансан зүйлээ энэ комент хэсэг дээр бас хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн маань баяр наадмаараа дахин үргэлжлүүлэн сайхан баярлаарай, сайхан наадаарай. Энэ зуны сайхан дэлгэр цагаараа үргэлжлүүлээд цэнгээрээ, жаргаарай гэж хүсэн өрөөж байна. Их саруул, эрүүл инх байгаарай. За тэгээд дахин уулзъя. Түр баяртай.